Эрдэнэт телевиз үзүүлж байна. Намайг Нэвсрэн гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харж лээ. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш үү дээ. Моргот хөрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн юм. Тэгэл хаш. Ингээл нэг 9 орон байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд аваад гэж яхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр цэгийн Сайн бацгаана үзэгчтэй та бүхэнд хорой мэнд хүргэе. Эрдэнэт телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг сэтгэлээ чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотоос ирсэн эрхэм хүндтэй зочноо үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монгол улсын ардын жүжигчин Давгдоржийн Минь Даяар. Сайн байна уу? Сайхан тусч байна уу та? Сайн байна. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Эрдэнэтэд одоо өнөөдөр ирэхэд ер нь ямар хөө вэ? Хачин сайхан байна. Бид нар ч одоо Эрдэнэтийг зөвхөн шавын тавид байж хахад автобустай тэр доор одоо хуучин Эрдэнэтгийн суурь гэмд тосгоны тэнд вагончигт байрлалцсан байж байгаа үед нь ирж байсан. Тэрнээс хойш хэдэн удаа хамт олноороо хуваараа ирж Эрдэнэтийнхээ нийт хөдөлмөрчтэй уулзаж ярилцаж уран бүтээлээ үзүүлж байсан. Сайхан уран цаг ирж байна. Сайхан жил гарч байна. Зуншлага их сайхан болж байна. Яаж хаагур амарч байна? Одоо амарч байна гэдэг нь би зуны цагийг тухайл ярьж байгаа. Амарна гэдэг ч одоо ингээд явж байгаа минь амралт болох юм да. Би энэ жил Монголын уран сайхны нэг шинэ кино Мөнх Туяагийн зохиолоор хийсэн ээж кинонд 4 сарын 5-наас эхлээд 24 хоног Зүүн Баян хотод элсэн чуурган дотор л өнгөрөөлөө. Хэдийгээр тухайн цаг үеийн нөхцөл байдал маань тийм салхи шуургатай байсан боловч анхнаасаа сонгож авсан жүжигчнийхээ мэрэгжлэр ажиллаа хийж яваа болохоор амралт ажил хоёр зэрэгцчихдэг. Хамт олонтойгоо наргац ингээд яриа хөөрөөтэй байх нь амралт болчихж байгаа юм. Уран бүтээлийнхээ төлөө зураг авахуулаад ажиллаа хийгээд явж байгаа маань ажил болчихж байгаа юм. Хоёрт нь бас шинэ кино Өнөр бүл киноны 2 өнөө цаг Өнөр бүл. Энэ кинонд бас зураг авалтын ажил хийж хоттой байлаа. Энэ жил бүтэн гэртээ чөлөөт уран бүтээлчийн эрхийг эдэлж гэртээ байсан. Хэдийгээр гэртээ байгаа боловч завгүй байлаа. Хэд хэдэн клипүүдэд орлоо. 2 уран сайхны кинонд орлоо. Бас нэг жүжигт орлоо. Ингээд бодохоор зэрэг чөлөөт уран бүтээлчийн завгүй их ажиллагааг мэдэрч байна. Энэ жил одоо 2 кинонд орлоо гэж байна. Тэгэхээр хамгийн анхны киноны дэлгэцийн дүр чинь би бол энэ хүүхнүүд байх гэж боддөө. Тий. Энэ хүүхнүүд кино үнэхээр миний тайз дэлгэцийн дүрийн анхных. Яагаад энд би орох тийм аз завшаан тохиолдвол гэхээр зэрэг манай ангид урлагийн гарын зүтгэлтэн найруулагч Дорж Холонгой дөнгөж хааны сургууль төгсөөд ирсэн. Энэ хүүхнүүд киногоо найруулж байхдаа улсын багшийн дээд сургуулийн дэргэдэх анхны кино драмын ангийн оюутнуудад одоо нэг утгаараа манай ангид кино урлагийн үндэс хичээл ордог байсан.
Тэгээд төгсөх жил маань 62 63 оныг дамнаад энэ кино маань гарсан шүү дээ хийгдэж. Тэгээд бид нэр 63 онд төгссөн. Ангиар нь энэ кинонд дипломны ажил болгож оруулсан. Тэгээд одоо анги даасан багштайгаа ангийнхаа хамт олонтой бусад одоо алтан үеийнхэн гэж нэрлэгдэж байсан. Тэр одоо их авьяаслаг Ахмад уран бүтээлчтэй хамтар тоглож, зэрэгцэж, ярьж, хөөрч, тэднийг харж байсан тэр цаг үе бол үнэхээр одоо ховор тахалдах зүйл юм. Тийм учраас эндээ би их баяртай байдаг. Ховор тохиолдолгүй яах вэ? Яагаад ховор тохиолдолгүй яах вэ гэж байгаа гэхээр Монголын тайз дэлгэцийн урлагийн агуу их маструуд гэж хэлж болох Цэвэнжив, Гомбоживын гомсөрн, Дамдын сүрэн гэдэг одоо аваргууд байлаа тийм ээ. Тэднийг их харж ирсэн үү? Харахаар барах уу. Яагаад би 63 онд дөнгөж сургууль төгсөөд энэ хүүхнүүдөө кинонд хамтарч тоглолцоход театрт хуваарлагдаж очиход нөгөө кинон дээр байсан хажуунаас нь өхөн дүрсийг хараад харилцан ярьж исэн ахмадууд тэн дотор одоо Монголын театрын урлагийг үүсгэн байгуулагчид Шарвдуугаа эднэр гээд одоо бүхэл ахмадууд 30-аараа зэрэтлийн эхний 2 ряданд сууцгаацсан. Бид 5 хүүхдийг тайзан дээр гаргаж загсаахад биднэрт улсын драмын театрын жүжигчин гэдэг тийм промсог өгч бид нарыг гардаж авч байсан. Тийм учраас энэ ахмад үеийнхний охин нь, хүүхэд нь, найз нь хамт тоглогч одоо болж олон жил тайзан дээр хамтарч тоглолоо. Үнэхээр азтай. Тавлаа гэж хин тав бай ангаас. Бужгар гэдэг одоо дарханд гавьяат жүжигчин бужгар гэж байсан. За ардын жүжигчин хамхүү багш байж байна. За гавьяат жүжигчин Сэлэнгээ байна. Тий. Соёлын тэргүүний ажилтан Наран Туяа байна. Театрын дарга олон жил хийсэн судлаач докторийн зэрэг хамгаалсан Зориг гэдэг бид хэд энэ театрын тайзан дээр анхны тав болж ирж байсан юм аа. Манай үзэгчид сайн санаж байгаа танай ангийн сая таны нэрлсэн хүмүүсийг манай үзэгчдийн их сайн мэддгээр эзэнгүй айл киноны бүдүү юм ээ. Ардын жүжигчин Ламхуу. Нийслэлхүү киноны Мэндэ. Монгол улсын гавь жүжигчин Бужгар. Алтан өргөө киноны Сүмбэ. Зориг. Судлаач Зориг тийм ээ. Ийм мундаг хүмүүс нэг ангид суралцаж төгсөөд нэгэн зэрэг хөтлөлдсөн тухайн үеийн улсын драматик театрт жүжигчин болж ирж ийж та нарыг хүлээж авсан тэр Монголын театрын агуу их мундаг уран бүтээлчд ер нь ойрхоноос харахад сүрдмээр үү? Сүрдэн 17 дугаар өрөө гэж жүжигчдийн одоо баяр жаргалаа хуваалцах
шин зохиолоо тэнд ярих, бүтээлийн тойрох, ширээний сургууль хийх тэр зүйлийг хийхэд тэр 17 номерыг өрөөнд бид нэр ордог, цугладаг. Энд одоо бараг 50-60 жилээр бид нэр одоо тэр өрөөнд одоо хэрнээ ингээд орж цугалж суудаг. Энэ өрөөнд ороход бид нэр цуух судал олддоггүй байсан. Бид нэр ерөөсөө л тэр үүдэн хавьд ингээд дараагаараа бие биенийхээ ард ороод зогсчдаг. Нөгөө ахмад дууч ингээд эргэн тойрон бүгд өөдөөс хараад суудаг. Тийм сайхан хамт олон байсан. Энэ хамт олон маань бид нарыг очсноос хойш 50 насныхаа ойг, 60 насныхаа ойг, 70 насныхаа ойг бид нэр хамт тэмдэглэлцэж байлаа. Тэд ахмадуудынхаа тэдний тоглосон бүтээлүүдийг харж суралцах, харж бишрэх, ялангуяа одоо ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар, Гомсөрөнгөө. За тэгэл одоо бүхэл ахмадууд бидний үеийнхний одоо өмнө залуучууд гэж театрын хамаг ачаалдаг нуруунд дээрээ үрж байсан ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар, Ган Төмөр, ардын жүжигчин Жамсаранжив, за тэгээд залуу жүжигчин Даштава эднэр гээд Монголын киноны урлагт өөрснийхөө дүрийг мөнхөлсөн олон сайхан залуучууд араас нь залгаж ирсэн тэр хүмүүсүүд эднэр сууж байхад бид нэр үнэхээр сүрдсэн байлаа ч гэсэн ямар их ад завшаан бэ бид нар чинь нэрээ эднэртэй хамт ингэж байсан юм шүү гэдгийг дараа үеийнхэндээ одоо үнэхээр өөртөө тохиолдсон зүйлээ ярьж тэднэртэй дурсамжийг үүсгэж байхад нэг бүхэл бүтэн түүх өнгөрсөн байх. 50-60 жил 17 номерын өрөөнд уран бүтээлээ хэлэлцээд баяр жаргалаа хуваалцаад Монголын тайз болоод элэгцийн урлагт одоо зүтгэлээ. Хоёргүй сэтгэлээр гэж монголчууд ярьдаг. Нэгэн сэтгэлийн үзүүрт ард түмэндээ зориулсан зүтгэлээ. Энэ хугацаанд олон партнертай, олон хамтрагчтай олон янзын дүр бүтээсэн баг. Тайз болоод элэгцэнд. Хамгийн олон удаа магадгүй аав охин хоёр болж тоглосон ямар хүн бай? Аав охин бол төгс тоглосон гавьяач жүжигчин Лувсангой байна. Харснаа Шекспирийн Шиллерийн зохиол Харснаа хайр сэтгэлийн Миллер өвгөнгээд хөгжимчин өвгөний дүр Луизагийн аав. Энэ бол Монголын одоо бүхэл аймаг сумдуудаар урлагийн бригадыг анх удаа сонгодог бүтээлийг авч явж тоглоход бид нар явж тоглосон. Тийм учраас маш олон удаа тоглосон. Олон удаа охин нь болж байлаа. Олон удаа хамтарч тоглосон ахмад партнер маань гэвэл одоо Гомсөрөн багш маань байж байлаа. Ган Төмөр байж байлаа. Одоо Дездемон, Отиал, за Жамсаранжив, Овод байж байна. Олон жүжигүүдэд бид нар хамтарч тоглосон. Манай зочны хамгийн олон удаа хамтарч аав охин болж тоглосон жүжигчин Лувсангой гэж Монгол улсын гавьяач жүжигчин Лувсан гэж манай үзэгчдийн их сайн мэддгээр гэрлэж амжаагүй явна гэдэг киноны нэг гагнуурчин өвгөний дүрд их сайн тоглодог ийм жүжигчин байдаг. Хүүн тань руу нүүж явна гэдэг киноны дээр Сүрэнгийн дүр тоглодог Нямсүрэн гэж их мундаг жүжигчин байдаг да. Тэгэхээр би танаас нэг ийм юм асуух гээд байна. Таны партнер Нямсүрэн аав, Лувсан аав, таны аав Ховд аймгийн угуул Одон Давгдэрж гэдэг хоёр хүний хооронд хэр ялгаа байдаг вэ? Ер нь эцэг хүн гэдэг талаасаа үр хүүхдийнхээ төлөө гэсэн тэр сайхан сэтгэл бол нэг. Харагдах төрх байдал амьдарч байгаа цаг үе нь бол өөр болсон юм да. Ерөн зүгээр заримдаа Лувсангойтой ингээд тоглоод одоо ааваагаа тайзан дээр тоглож байхад өөрийнхөө аавыг ер нь хэрэг бодох вэ? Хэрвээ намайг ингээд явж байсан бол миний аав бас л энэ хүн шиг миний араас хөөцөлдөх байсан байх та гэж бодогдох цаг үе олон байдаг л да. Тэр өдөр болгон шинээр хүлээж авч өдөр болгон амьд харьцаа үүсгэж аавтайгаа үзэгчдтэйгээ өөртөөгөө ингээд гурвалсан харьцаа гаргаж байгаа нөхцөлд бол харьцуулан бодох бодолд бол бас байлгүй яахан. Одоо ингээд танаа гэр бүлээс за өмнө нь би бас нэг ярилцлаган дээр хэлж ирсэн юм аа. Монголд ингээд нэг гэр бүлийн хоёр ардын жүжигчин нэг их олон байхгүй юм аа. За магадгүй би хэрвээ буруу санааг бол нэг л байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм.
Тэгэд энэ хоёр ардын жүжигчний гэрүүлээс олон уран бүтээлчид салаалан салбарлан гарлаа. За хүүн, бэрн, за ачцээ гэдэг. Ач охинтойгоо хамт кино тоглох ямар байд юм бэ? Сайхан. Яг тэгэхээр зэрэг миний ач охин маань тэр олон ангит кинонд гарч байгаа нь миний энэ хүүхнүүдөө киноны должингийн нас би тухайн тэр үед миний хийж байсан дүр төрх бол эргээд харагдаж байгаа юм шиг надад харагддаг. Надтай их адилхан л да. Охин маань. Тийм учраас Хайрын ирэл гэдэг кинонд тоглосон шүү дээ. Тийм учраас охиныгаа харж бас дотроо амгшиж л байлаа. Тэр чинь 10 жилийн хүүхэд байхдаа тоглосон шүү дээ. Одоо их сургуулийн оюутан болсон байж байгаа. Тийм учраас сайхан санагдаж байлаа. Ялангуяа хүү бэр хоёртоо бас баярлаж байлаа. Ямар ч байлаа гэсэн миний мэрэгжлэр яг жүжигчин биш ч гэсэн уран бүтээлийн замд хоёулаа явж байгаад нь би бас их олзуурхаж баярлаж байдаг. Бэр бол жүжигч шүү дээ. Уул нь жүжигч. Манай үзэгчид бол их сайн санаж байгаа бах. 90-ад оны сүүл үед Монголын телевизээр их олон одоо кинонд гарч ирсэн Холливуудын их алдартай жүжигчин Шерли Темплийн тоглодог Буржгар ус Сьюзен гэдэг киноны тэр Сьюзений дууг оруулдаг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Дугаржвын Баццэг гэдэг эмэгтэй. Бидний бэр байна. Тэгээд гэр бүлээрээ тэр Хайрын ирэлт гэдэг киног бүтээсэн. Тэгээд тэнд харин эмээ охин хоёр тоглож байдیں۔ Тий. Зүгээр зааж зөвлөх хэлэх за нэг ингэчээсээ дээ гэдэг юм гарч ирж л таараа. Гэхдээ та зүгээр эмээгийн зүгээс хандаж ийсэн үү? Эсвэл нэг нөгөөх таач бас багш штэ. Багшийн зүгээс хандаж ийсэн үү? Яаж хэлв? Яг тийм юм гэж надаар заалгаагүй. Охин маань өөрөө их тийм дотор бодол сайтай гэх юм да. Юмыг эргэцүүлж бодож үннээсээ хүлээж миний охин үннээсээ л хүлээж ав. Яг л чиний нас чиний бие чамд тохиолдсон юм шиг л байл гэсэн болохоос биш надаар өөр ерөөсөө юу ч хийлгээгүй дандаа өөрөө л бодож өөрөө л санаж хийсэн. Тэр нь бас жоохон охтуудад тохирсон оройл байсан. Хоёрдугаарт өөрөө бас урлагийн гэр бүлд өссөн болохоор янз янзын кино үзэх за тэгэл бидний наашаа цаашаа хийсэн юмнуудад заримдаа дагаж явах заримдаа зурагтаар үзэх тэр бүхэнд л урлагийн хүний ажлын ажиллагааны тухай бол мэдэрсэн байх шиг байна. Тэр киног харин үзэж яхад жүжигчин анх нэмтэ их тийм ойр дотно бүр нэлээд их сургуулилт хийгээд магадгүй бас их тийм мэрэгжлийн төвшөнд ойртсон байдалтай тийм тэр дүрийг бүтээж идэв. Тэгээ би бол бодож байлаа л да. Аргагүй. Энэ бол ерөөсөө үндсэн уран бүтээлчд учраас мөчрөн уран бүтээлч байхаас яах вэ гэж. Их мундаг зөвлөсөн баах, өвөө нэмээ, наав нээж нь их л ингээд тал талаас нь дэмжсэн баах. Тэгээд өөрөө ч мэдээж байгаа бах гэж бодсон. Тэгвэл ерөөсөө байгаа нь тэр юм. Байгаа нь тэр. Тэр чинь бүр жоохон байхтай. Нэг хүүхдийн кинонд багийн хэмжээний кинонд тоглож тэр кино нь Японд явсан шүү дээ. Тэр нөгөө нэг авдрынхаа араас ээжийнхээ үрлэн чихрийг хайрцагнаас нь авч эцээр байгаа сүүлд нь нөгөөдгийг яаж нөхөж ээжтэй хайрцагтай чихэр хэвээр нь байлгах вэ гэж ясна ааруулны нөгөө аарц ингэжээ зогсож яснаа бөөрөнхий болчхоор нь зэрэг санаа аваад нөгөөдгийг наран татаагаад нөгөө хайрцагт нь хийгээ шин юм шиг хийчдэг. Тэр кинонд бас л өөрөө тэр их тийм юм эргцүүлэн бодож олох талын нарийн сэтгэлгээний тал дээр бас илүү юм шиг байна. Сая одоо сүүлд энэ жил одоо орсон 2 киноныхаа тухай бас ярил л да. Үзэгчид бас сонирхож байгаа бах. Ээж гэдэг кино бүтээгдлээ, хийгдлээ, ээж кинонд тоглолоо. Мэдээж хэрэг одоо Монгол улсын ардын жүжигчин Минд Баяр гэхээр Монгол хүн бүхний зүрх сэтгэлд нэг сайхан ээж л харагдаж байгаа бах. Магадгүй нэг сайхан хатанч харагдаж яж магадгүй. Тэгэхээр энэ бусад төрөөс ялгаа нь юу байсан юм? Энэ ээж гэдэг кино зохиолыг найруулахаар соёлын гавьяа зүтгэлтэн хүмүүсүүд надад энэ дүрийг хийх бодлоо гэсэн чинь оо чи ямар азтай юм бэ гэж хэлсэн.
Тэр нь яагаад тэгж хэлв гэдгийг би их бодлоо. Тэгээд найруулагч Эрдэнэ Цэцэг гээд манай соёлын тэргүүний ажилтан жүжигчин байдаг да. Эрдэнэ Цэцэг. Эрдэнэ Цэцэг маань найруулсан юм. Мөнгө туяа зохиол энд бичсэн. Оператороор нь бид нэр ярьдаг зориг. Энэ гурав хоорондоо ярилцаж байгаад олон одоо миний үеийн жүжигчид дотроос надад санал болгосонд нь би нэрэл одоо бас нэг тийм хувь тавилын юм да гэж бодож хэлээ. Тэрнээс аз гэдэг нь ч юу байх вэ, тийм ээ? Кино хийхээр явж очиход эмэгтэйчүүдийн групп их олон байлаа. Энэ кинон дээр ажилласан. Тийм учраас их хүний сэтгэлгээг гаргахад эмэгтэйчүүд бас илүү давмгаалan ажиллах нь тэр нь бас надад нэг тийм айтайхан таата сэтгэлийг төрүүлж үлээ. Надад хандж байгаа халамж миний хийх гээд гаргах гээд байгаа тэр ээжийн сэтгэл санаанд бас дөхөн өгч байлаа гэж хэлэх юм да. Тийм учраас энэ киноны ээж бол Монгол эхчүүд хүүхдээ өвдөхөр зэрэг оронд нь би өвдчихгүй яагаа вэ гэдэг. Гадаадын эхчүүд бол 18 нас хүрлээ за баяртай болдог. Үгүй бол одоо сургалтаар цэцэрлэг яасал одоо ингээл одоо явуулдаг. Тэгэхээр зэрэг Монгол эхчүүд дандаа нүдэндээ ойр байлгаж нүдэн баримжаагаар хүүхдүүдээ их өсгдөг байсан цаг үе. Олон хүүхдүүд гардаг 9, 10, 10 хэдэн хүүхэд гаргалаа л гэж л хөдөөнийхөө ярьдаг. Тэд нар нь дандаа ингээд томчууд нь дүүнэрээ аваад ингээд өсгчдэг. Ээж бол тэндээс хараад ерөнхий төлөвийг хилээд өгчдөг. Тийм дотор ухаан сайтай ээжүүд байдаг учраас хүүгийнхаа хүрсэн газар ямар ч байсан би хүрэх ёстой. Хүрээд царайг нь харах ёстой. Миний хүү яавч ийм хэрэг хийхгүй гэсэн тэр итгэл сэтгэл надад байгаа учраас би өөрөө өвдөж үлээжсэн өвчнөө үл огоорч хүүгийнхаа араас явж байгаа энийг баруун зүгээс нутгийн баруун зүгээс зүүн зүг рүү очиж нэг ч хүн танихгүй орчин нөхцөл хоёр өөр байдалтай ингээд очиод тэнд хүүтэйгээ уулзж байгаа. Тэр уулзалт бол тэр болгон эхчүүдэд тохиолдохгүй ч гэсэн их хүн болгоны сэтгэл зүрх бол үртэйгээ хамт байдгийм шүү гэдэг санааг л үзэгчдэд гаргаад өгч хэлсэн гэж л бодож ажилласан. Энүүгээр л илүү ялгаатай байна. Хууль гэдэг таны бодсон санснаар болдог юм биш. Одоохон тэр нөхрийг улс даяар эрен сургалтж яваад хаавага газраас нь олж ирэх болно. Одоо өнгөрсөн байх уу дарга. Олон жилийн дараа олдсон ч гэсэн хүүхд чинь л чамайг гараас чинь хөтлөж элгүй чинь дэвтээж явах болно. Хөрхөдөө хизээ хийсэн үлээрээ болтоо. Чи одоо юу гэсгсэгээ цуцаад байгаа юм бэ? Яач? Юу ч тийм. Андын тогтох. Тогтох маань сургуулаа төгсөөд багш сургалт байсан ч намайг тагаал энд ирсэн. Нөгөө бит хоёр хүүхэдтэй болж ирсэн. Миний ээжтэй хүн хизээч үгдгүй. Хайртай. Трус. Умантай гомдор. Очих юмсан да. Би бол бодод юм. Айлын ээж хэр ухаантай байна. Айлын ээж хэр цэгцтэй байна. Тэдий чинээгээр хүүхдүүд нь хүмүүжиж, төдий чинээгээр хүүхдүүд нь ухаан суудаг юм болов уу гэж. Аавууд бол яах вэ? Дүн нурууг нь хараад харахад сүр бараатай хоймор эзгэлсэн дүн нурууг нь хараад л байж хахад болдог байх гэж. Та энэтэй санал нийлэх үү? санал нийлнэ.
Ер нь аавын харц олон удаагийн үйл явдлын дараа хэлж байгаа оновчтой үг бол тэр хүүхдэд цохиод авснаас илүү их юм бодуулдаг. Ээж бол өдөр тутам хүүтэйгээ охинтойгоо харьцаж, харьцааны соёлд хүнийг хүнтэй хэрхэн яаж харьцах тал дээр нь л илүү сайн амьдралд ухаажуулж өгдөг гэх юм да. Тэр нь байнга өдөр тутмын хийдэг ажлын ч зөвлөж байдаг, хийгээгүй болгоомжлох зүйлийг хэлж өгч байдаг. Энэ бүх зүйлээс үзэхэд бол эмэгтэй хүн илүү их тийм нээлттэй хүүхдтэйгээ харьцдаг. Та ер нь тайз болоод илэгцэд хичнээн дүр бүтээр 200 гарсан. 200 гарсан. Кино, телевиз, тайзан дээрх жүжигүүд бол. Тэгэхдээ би ихэнх үед нь бол орчуулгын жүжигүүдэд их тоглож байлаа. Театр социализмын үед шүү дээ. Төлөвлөгөөт уран бүтээлүүдийг хийдэг. Төлөвлөгөө биелүүлэхийн тулд уран бүтээлчтэй гадагш нь өгдөггүй, кинонд явуулдаггүй, олон нийтийн ямар нэгэн юмд чөлөөлж өгдөггүй байсан. Тэр цаг үед маш их юм хийсэн. Оройтож кинонд орсон би. Миний хувьд бол ямар сэнтэй оюун багш маань жаргал даахгүй зовлон кинонд идэх ёсгүй ирэх телевизэн олно ингээд. Энэ хоёрыг үзчихээ мэндэ ирээгээ залуу байхад нь хид юм тоглуулчихгүй явдаа гэж тэгж ярьж ирсэн гэдэг. Тэгэхээр зэрэг залуу насаа энэ хүүхнүүдөө киноноос харж амьдралд ухаажиж нас бий суусан хойно хань ижил болж үр хүүхдтэй хандах эхийн сэтгэлийг гаргахад бол харин ч би нэлээд дадлаг суусан хойно дэлгэцэнд орсон байх гэж боддог. Таны одоо дэлгэцийн бүтээсэн дөрүүдийг Монголын үзэгчид бүгдээрээ мэднэ л дээ. Дандаа нэг тийм эерэг, идүү сайхан ээжийн дүр, эерэг сайхан эхнэрийн дүрийг л бүтээж яадаг. Нэг эсрэг дүр байдаг гэж би боддیں۔ Ээдрээ жижиг билүү тийм ээ? Биш ээ. Идлэх ёсгүй. Идлэх ёсгүй. Би тэрийг эсрэг дүр гэж бодоод байд. Тий, хүн харахтаа тэгнэ л дээ. Ерөнхийдөө бол бас л тухайн цаг үед тэр он жилүүдэд дөнгөж хувьсгал тогтоод удаагүй байхад за их миний намайг өсгсөн тэр хойд их бол амьдралын бодоод хөрөнгөтэй чинэлэг хятад хүнтэй суулгах гэж одоо дотор хүнтэй гэж ярьдаг суулгах гэж миний хүүхдийг хүрдэн дээр аваачиж орхиулдаг. Тэгээд хүүхдээ томорсон хойно тэр хужаа өөрийнхөө нутаг руу явсан тэр үед ганц бие үлдэж байгаа их хичнээн их хөрөнгөтэй байлаа ч гэсэн их хүн болсны хувьд үр хүүхдээ харах юмсан гэсэн үр хүүхдээ өгөх юмсан гэсэн тэр их цуглуулсан эд хөрөнгөө алт болгоод за тэгэл одоо тэрнийг алдахгүй тулд бурхан болгоод тэгээд бусдаас нууж харамлаж хүүдээ гэсэн тэр сэтгэл нь бол их хүнд байх л дүр юм байна. Ганцхан юу гэхээр зэрэг миний тэгж их хүүхдийнхээ төлөсөн олсон цогцолсон бүтээсэн зүйлээ хадгалж харамлаж бусдаас ингэж байхад хүчээр миний тэрнийг хурааж авах гэсэн одоо тэр үеийнхний хувьсгалчдын явуулж байгаа зарим нэгэн үйл хөдлөл бол миний дургу хүргэж байгаа учраас би хор хийхээс өөр аргагүй. Яаж чадах вэ? Би хүүгийнхээ юм яаж энээс авч үлдэх вэ гэсэн миний хүүгийн юмыг будаацалдаж байна гэсэн үүднээс хор хийгээд өгсөн чинь өөрийнхөө хүүхдэд өгсөн байхгүй. Тэгээд эцэст нь одоо гэмшиж, харамсаж ингэж байгаа. Тэр дүр маань нэг талаас нь харахад эсрэг юм шиг, нөгөө талаас нь харахад их хүн өөрийнхөө чадах чинээгээр л үр хүүхдэд зориулсан юм авч үлдэх гэсэн тэр сэтгэл байгаа. Та Монголын урлагийн олон мундаг маструудтай нэгэн цагт ажиллаж хамтарч
ингэж байсан. Ардын жишээ Ичэн хорлоогоот ер нь хамтарч тоглож ирсэн үү? Тоглолгүй яах. Хоёр их гэж Афродит дарал. Алексей Спариньясын зохиол. Тэр жүжигт хар ижи, цагаан ижи гэж хоёр ээж. Би цагаан ээжийнх нь охинд тоглодог. Ичэн хорлоогоо хар ээжд нь тоглодог. Харахад Ичэн хорлоогоо нэг тийм дугай их нухацтай үгээ хэлдэг. Тайзан дээр биеэ их сайхан авч явна. Амьдралдаа ч гэсэн их сайхан биеэ авч явна. Хүнд тийм түшигтэй тулгууртай сайхан Монгол ээж байлаа. Анх мэдээж хэрэг ингээд тайзан дээр гараад ингээд тоглоход за тэр аваргуудтай ингээд хамт ингээд тоглоё. За мэдээж юугээд л шин ирсэн дөнгөж шин ирсэн жүжигчэнд гол роль бол тааж. За нэг орж гарах масавканд ч юм орсон байлгүй. Их сүрдэж их бэлдэж ингэж их ажилласан уу? Одоо тийм байдаг штэ сандраад л бэлдээл бурууз руу хэлчих вэ гэж сунаар будаг шунхаа янзлаад л ингэдэг юм байдаг штэ. Ерөөсөө театрт нэг тийм бичигдээгүй хол өгдөл дээ. Ойролцоо насны их байлаач гэсэн 1 жилийн өмнө театрт орсон бол тэр хүнийг л хүндлэн багшаал. 65 намайг театрт ороход төгсөөд ирэхэд 65 театрт орсон хэд хэдэн жүжиг тоглолцсон байсан. Тэгээд 65 та хамт би тэр юу гэдэг кино юу жүжиг эрхүүд болсон явдал ар буузвэ. Тэнд Жингнүр Зиночка гэдэг дүрд хин 65 дэнсийн дүрд. Тэгээд хамтарч тоглоулсан чинь тайзан дээр яг ингээд гүйгээл гарсан чинь 65 толгоогоо ингээл яасан болгосон тэр талаас гарах ёстой байсан чи энэ талаас гарчлаа гэж буруу хараад над хэлэхгүй. Буцаад нөгөө тайзны артлын хар хөшигний цаагуурлд ёстой ингэж гүйж байгаа цаатлаас гараад ирэх гэсэн чи би таварцгалж унаад энтэй ингээд төмөр уцанд булчингаа ингээд сэтэлчихгүй. Тэгэл гараад ирсэн чинь энд халуун оргол найт өргөл ингээл дарсан чинь гар наалдаад л байсан. Тэгж одоо сандарч твдэж хүндлэж айж эмээж гарч ийсэн байгаа. Тэгэхээр бүхэл ахмадуудтай тоглох болгондоо эхний үед бол яа харахгүй твддэг, сандардаг, бодилдаг тийм зүйлүүд бол гардаг. Таныг залуу байхад тийм байж өнөөдөр ямар вэ? Өнөөдөр бол ахмадын нэг болцоод байхад залуучууд маань бас бид нарыг их хүндлэж байна. Олон сайхан залуучууд манай театрт ирж дандаа л миний охин болж дандаа л миний дүү болж ингэж тоглож байгаа олон сайхан залуучууд маань бодвол биднээс бас эмээгдэгч тал байдаг байхаа зэрэгцээд хамтран ажилдаг харилцан бие биенээсээ хэрэгтэй хэрэггүй авах өхийн тэр зүйлүүдийг бол авч өгч байдаг байхаа л гэж ингэж боддог. Одоо охины дүрд тоглох уу? Арайч тоглохгүй. Би бол болно гэж бодож байна шүү дээ. Ягаад гэвэл магадгүй монголчууд урт удаан сайхан насалдаг. Ач зээнэрийн бүр буураа эмээ таны ээж байж байгаа. Та нэг охины дүрдэн тоглоод сайхан охин эмээ болоод тийм тохиол ирвэл одоо тоглох уу? Тоглоно. Би бодож идгийн хэдэн үеэр сайхан ижинэр байна шүү дээ тий. Ямар залуухан ээж автай юм бэ? Өвөө эмээ чинь юм гэсэн чинь өвөө эмээ гэтэл миний өвөө эмээгийн ээж өвөө хоёулаа байгаа штэ гэдэг. Ингээ харахад нэг 4 үеэ үзчихдэг юм бэ. Тэгэхээр зэрэг би бол одоо 3 үеэ үзчихэд байгаа штэ. Тэгэхээр зэрэг тийм сайхан ээж нарын дүрд бол гарахал байх гэж бодож байна. Хэрвээ тийм зохиол байдаг бол. Олон дүрийг бүтээлээ нэг ийм л дүрд нэг үзэх юмсан гэсэн тийм хүсэл юу вэ? Янз бүрийн олон дүр бүтээлээ шүү дээ. Тий. За яг эхлээд бол уучраа мэдэхгүй, ойлгохгүй хөнгөн хийсвэр охин байлаа. Дараа нь одоо сайхан залуухан бүсгүйчүүдийн дүр байлаа. Дараа нь одоо хань ижил болсон эхнэрүүдийн дүр байлаа. Дараа нь одоо эр чадал суусан учир ухааныг ойлгодог эрэлхэг зоригтой хувьсгалж эмэгтэйчүүдийн дүр байлаа. Нам олон нийтийн байгууллагын одоо удирдагч нар энэ дүр болж тоглох жишээтэй. Тэгээ ижи болж эмээ болж тоглож байна. Одоо сая өөрийн чинь хэлдгээр бол одоо элэнц эмээ гэх үү? Дөрөвдөх үеийн эмээ бол болохгүй юм байхгүй л гэж бодчих.
ертөнцийн амьдарч байгаа хүмүүсийн өөрийнх нь амьдарч байгаа он цаг бүхэнд өөрт нь хариуцлага үүрэг байх юм. Одоо бол та чөлөөт уран бүтээлч гэдэг мундаг том үүрэг хариуцлагатай. Чөлөөт уран бүтээлч бас хүссэн болгонд ороод яваад байхгүй. Хооч үеийн залуучууд ирээдүйн уран бүтээлчдийг бэлтгэдгээрээ тэднэрт өөрийнхөө мэдсэн сурснаа хэлдгээр их том үүрэг хариуцлагатай ийм ажил гэж би ойлгож байгаа юм. Танаа гэрийнх нас одоо жишээ нь Цэрэн давгийнх гэдэг айлаас, Бүрэг Доржийн Цэрэн давгийнх гэдэг айлаас хоошид одоо жүжигчин төрөхнөө. За, найруулагчин тэр одоо уран бүтээлчд байна. Жүжигчин одоо энэ байгаа дотор бол өнөөдрийн 3 настай гээд байгаа банд байна. Тэрнийг би Садуура уран сайхны кинонд явж байхад манай охин төрсөн. Тэгээд аваад гэртээ харж байсан чинь телевизээс уцтдгийг. Үндэсний олон нийтийн телевизээс яасан гэсэн хоймор өнжихнаар олон ангид кино хийх гэж байна. Та ирж тоглооч гин. Би одоо ингэж жоохон хүүхэд 10 сартай хүүхэд харж байна гэсэн. Таныг л тоглоулмаар энэ хүүхдтэйгээ ирээд тоглохгүй. Та 4 хүүхдийн асаргач их болох ёстой. Ээж болох ёстой. Сайхан сэтгэлтэй хөршин авгаа болох ёстой гин. Тэгээ нөгөө 10 сартай хүүгээ одоо энэ гадаа машинд унтж байгаа. Энэ 10 сартай хүүгээ аваад хоймор өнжихнаар кинонд тоглосон. Одоо та нар санаж байгаа бол олон ангид кинод нэг угжаа ингээд амандаа зуучгаад ингээл яваад байгаа тэр 10 сартай хүүхэд чинь тэр кинонд одоо 2 нас хүртлээ. 7-8 сар болтлоо тэр олон ангид кинонд тоглосон. Тэгээд тэр бас их адтаа сэргэлэн тийм хүүхэд байна. Банд юм байна. Их тийм Цэрэн давгын бага нас байж магадгүй юу гэмээр айгүй тийм жижигвтер битээ мөртлөө шөрмөслөг айгүй их хөдлөг байна. Зүгээр байна гэж байхгүй. Мэдээж зэхүүгээ жүжигчин болчвол татгалзахгүй үстэй. Ягаад тэгэхээр зарим хүмүүс ингэдэг зовлонгийн өөрөө ойлгоч за миний хөө тэгээд яах вэ те одоо өөр мэрэгжил сонгоо айлд одоо нэг байхад болно штэ гэдэг. Та хоёр бол татгалзахгүй үстэй. Хэрвээ энэ хүүхдэд ямар нэг юм өсөж томрохт нь ажиглагдаад байвал дэмжинэ. Тэгэл мартаал өөр юм сонирхоод ирвэл тулгахгүй. Шаардаад байхгүй. Тэг шаардахгүй. Та ер нь анх яагаад жүжигчин болсон юм? Огт санаандгүйгээр. Ерөөсөө би драмын урлаг гэж юм байдаг гэдгийг мэддэггүй байсан. 8 дугаар ангинд төгсчөөд 9 дугаар ангид 9 сарын 1-нд хичээлдээ орж сууж исэн чинь 3 хоногийн дараа 9 сарын 3-4-нд одооныхоор бол Хөдлөөрийн Баатар ардын жүжигчин Гомсронгой ардын жүжигчин Ямын цэгмэд нэг Бурят багш Клара гэж Сүндэрья багш маань Буриатаас ирсэн Монголд анх удаа одоо кино драмын жүжигчдийн дэд боловсралтай өөрийнхөө улстай байгуулъя. Тэгээд нэг ангитай бол хүүхдүүдийг та нар бүх сургуулиуд бүх албан газруудаар явж олж цуглуул гэж өөрөг өгсөний дагуу манай 18 дугаар сургууль дээр ирээд тэгт нь манай ангид орж ирэхэд нь би Зориго дарга Бадрах гэдэг одоо манай телевизэд олон жил бас биеийн тамирын спортын чиглэлээр ажиллаж байгаа бурхны оронд явцсан л да залуухнараа. Найруулагч. Тий, найруулагч Бадрах. Тэр бид 3 нэг ангиас аваад тэгээд дуурийн театр дээр очиж шалгалт өгч болно очихгүй юу гэд янз янзын насны хүүхдүүд дуурийн театр гэж хаа байдгийг мэдэхгүй би чинь төмөр замын тосхны хүүхэд тухайн үед чинь дөнгөж 50,000-т баригдаж эхэлж байсан үед одоо тийм байсан болохоор зэрэг тэр хотын төвд Ленин клуб гэж байгаа тэрний хойтлолд дуурийн театр гэх том ягаан байшин би тэнд яваад очиж шалгалт өг. Тэгэл тэнд очсон очоод л орсон чинь л өчнөө олон хүүхдүүд гадаа нь ч олон дотор нь ч олон шалгалт өгч ингээд дунд тэрийн насны ч улсууд байж л байна. Тэгээд шалгалтаа өгөөд оюун багшд хөөгдөж гараад. За энэ охин чи яасан жоох охин бэ? За юу хийдгийг гэсэн чинь дугаа зогсож байсан дуул гин. Би дуулдаггүй гэлдэгсэн чинь шүлэг унших гин. Миний нутаг шүлгийг 4 хүмүүр уншчихлаа. Тэгсэн чинь за энэ дуулдаггүй хөх юм гар гэлээ оюун багш нь. Гараад ирсэн чинь нөгөө их олон хүүхдүүд дотор зарим нь уйсан, зарим нь инээсэн, баярлсан улс зөндөө байна.
чи яасан би хөгдөд гараад ирлээ л гэдэг. Тэгсэн маргааш шалгалтаа авах улсуудын нэрс гарсан тэрнийг хүлээж байгаа хараараа гэсэн. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь тэрнийг хүлээнэхээр би бас сонирхоод тэнд одоо хийх юм байхгүй гэж. Ингээл хараад ижсэн чи яг тэр цаас гараад ирсэн чи минь дуйр гэд доор нь байж их бүр өөрийнхөө нүдэнд итгэхгүй би хөөгдөд гарсан чи энд нэр байж ямар сайн юм бэ дугаа яваал гэсэн маргааш нэрэл орсон чи нөгөө юу хийдгүү хөөгч нь байж дулдгүй хөөгт байж шүлэг уншсан за чи бүжиг хийдэг гэлтгсэн чи за чи бүжиг тэр үед чинь нөгөө орос ардын бүжиг чичот гэх модонд орж ирсэн би сургуулийнхаа бүжгийн дугуйланд явд тэгээд өөрөө амаараа аялал нэг чичот цагсан чинь аян багш харж ирсэн за байцаа хөөс чи аавтайгаа байдаг хүүхд юм уу гэдэг тийм гэсэн. Аав чинь тэр цонхон дээр ирчээл чамайг хараад энэ олохгүй байх чинь энэ цонхоор дуудаах гэлдэгсэн. За цонхоор би ээжгүй аавтайгаа өссөн л да ахтайгаа. Тэгээ цонхоор ингээ хараад байсан чинь юм харагдах байх. Тэр цаана байж дуудаа чи дуулахгүй тэр цаашаа явж ийн гэхээр ааваа гэж хашгирсан. Тэгэхдээ л уйлчихгүй юу. Нэрэл аав одоо олж ирэхгүй тэгээд яваад өгч байгаа юм байх тэгээд. Тэгсэн чинь за гарал гэсэн. За одоо бүр өнгөрсөн. Гэлтгсэн чинь 3 дахь шалгалтанд л орох хүүхдүүдийн нэрс гэсэн чинь минь дуйр орчиж. Гүбэр яста гайхаад ингээл байжсэн чинь 3 дахь шалгалт нь юу юм бэ гэсэн чинь шинжлэх ухааны онлын үндэс марксизм ленинизмын тал дээр нэг жоохон онлын юм асууна. Багшийн дэд сургууль дээр тэрэнд очих хүүхдүүд л нэрс үйсэн чинь минь дуйр байж. Тэгэл одоо тэрэнд нь л очихоор болохоор зэрэгэл нөгөө хилдэд одоо энэ Ямын Цэгмэдбаа гэдэг хүн ингэж ирээд шалгалтанд оруулаад ингээд би шалгалт өгөөд ингээд тэгээ багшийн дэд сургуульд орно одоо хамгийн сүүлчийн шалгалтаа өг гэд ингэж ийн яах вэ аваа гэсэн чи аа бүр итгэхгүй ийм жоохон хүүхэд тэгээ чамайг одоо багшийн дэд сургуульд өгнө харин тийм ээ тэгээд маргааш нь Ямын багш шицгээ дагуулж иргэсэн бид нарыг гэсэн чинь би очие да ял ахтай хоёулаа ярьж ирсэн л аваач очоод Ямын Цэгмэд багштай уулзч харин тий танаа охиныг авсан бид нар ингээд одоо өнөөдрөөс эхлээд багшийн дэд сургуульд оюутан бол онлын асуудалд бол энэ хүүхдүүд бол орохгүй ажил хийж байгаа улсуудаас авах юм байгаа юм. Тэгээд л орцсон шүү дээ. Үгүй юм ёстой тэнгэр бурхан гэж байдаг бол тэр өдөр намайг ерөөсө тэр урлагийн хүн болгоё гэж л бодсон юм байлгүй. Тэгээд таны тийм хэлэхэд аав чинь гайхаад байсан. Гайхаад уйлаад хөөх юм бүр баярлалаа. Алдартай мундаг жүжигчин байлаа шүү. Мундаг жүжигчин аав чинь тэр том хүний дэргэд чинь сүрдэж байгаа юм чинь хэлсэн үг нь биелүүлэл. Тэгээд аавыг тэгээд уйлаад миний охин чи ястаа азтай ястаа сайн хөөхөл ахаасаа төрүүлээд сургуульд орлоо. Аавыг амьд мэд байхад миний хүү юмд орлоо. За миний хүү хичээгээрэй гэл тэгтэл аав надад юм захиал би юусоо нэг өөр ертөнцийн рүү явж байгаа юм шиг л санагдаж байсан. Тэгэл оюутан болсон. Аав нэг хэл баярлж. Одоо яг тэр үеийг санахад ер нь яг юу бодогддөг вэ? Одоо яг тэр та нэг одоо яг тэр үеийг нэг бодоотгооч одоо ингээд ороо яриад аавдаа хэлсэн. Аав гайхаад одоо их том хараад. Чи юу ярьж яаг гэсэн. Юу ярьж нэг аав бүр итгэхгүй байсан юм чинь. Юу ярьж энд дүү чи юу яриад байгаа юм бэ нэг ахаас асуухгүй харин өөрөө ийм хэлээд байгаа юм биш ах байтэр чи нэг анги байхгүй хоёулаа тэгсэн чи ингээд ингэсэн чи ямар хаач юм бэ за аав нь тэгвэл маргааш дагуулад очие та хүүгээ гэсэн чинь за тгийгээл ороо унтчаад би тэр аавд хэлхийнхээ өмнө би өөрөө их хайж имэж байгаа юм чинь за аавыг уурлуулахгүй бай шалаа сайхан угаач хоол сайхан хийч гэрэн цэвэрлчихгээл бэлдээл байжсэн аав хүрээд ирсэн аав хурж ирээд хоол ундаа идэл аав чинь хөлс мөсөө харчил төмөр зам ажиллаж их хүн шүү дээ хэд хоногор порудник гэдэг богооны хамгийн ачааны богооны хамгийн хойдолд улаан шар дарцаг бариад дахны мөрчөд явдаг тийм улсууд шүү дээ тэгээд ажилласаа ирсэн байсан хоолоо идэж дуусчаал аав би танд нэг юм хэлье ингээд би нэг 7 хоног шалгалт өгөөд ингэсэн тэгээ маргааш иргэж ин гэсэн чи бүр над руу хараад ах руу хараад нэлээд бодож ирсэн л чи юм та. Тэгээд нэрээ авчир гэсэн юм уу тийм гэсэн. Тэгвэл аав нь л яваад. Тэгээд Ямын багшийг тэгж хэлж яхад манай аав үгийн сонсч чадахгүй байсан. Бүр байж чадал ингээд дотор наачин бол 2 өнчийн хүүхэд гэдэг байхгүй төмөр замын 2 өнчийн хүүхэд давгдаржийн 2 өнчийн хүүхэд гэдэг байсан. Миний хүүхдийг ингэж бас харддаг үздэг. Юу хаанаас яагаад манай гэр дээр ингэж гэрэл тосвал гэж батсан шиг байна.
Тэгж баярлж байсан юм аа. Аав нь тэгээд жүжигчин болохыг нь ер нь уран бүтээлийн хэр үзсэн? Харсан. Манай Ахмад дууч манай аавын найз. Манай аав ч нөгөө Зусланд бид нар ч хамт гараа шүү дээ. Тэгээ би тоглолттой байхад миний 2 хүүхдийг манай Ахмадууд маань харна, 3 хүүхдийг гуруулангийн харна. Хэн байгаа нь л одоо хэн тоглолтод явсныхаа хүүхдийг хардаг тийм занттай болцсон Зуслан дээр. Тэгэл манай аав ч нөө ихнээс нь аваад ингээл бүгдээр ингээд тойроод яриад цагаа хувааж угаал инээлдэж хөхрөлдөөл тэгэл явдаг тийм сайхан хүн байсан. Тэгээ миний тоглолтыг үздэг тийм сайхан хүн байсан. Мэдээж хэрэг аав нь одоо их л баярлаад их л сайхан аз жаргалтай байж. Хамгийн их баярлсан хэзээ вэ? Охин жүжигчин болсноос хойш. Бодвол тэр миний тоглосон тоглолтуудыг үзэхэл өөрт нь их баяр байсан баг. Тэгээд миний хүүхдүүдийг хараад их баярлсан баг. Цэрэн давг аавыг нөгөө хэвтэрт байхад нь бид тэр чинь Монгол гэрээ ачааны тэргэн дээр ачаад театраас гэр аваад хоошоо тэр 100 модгийг Зусланд манай театрын лагер байдаг. Тэрэнд очиж гэрээ барьно. Гэрээ бариад байжсэн чинь манай хажуугийн аялын хүн жигмэд орж байгаа. Аав чинь нэг л бишээ, унчих шиг л боллоо гэл тэгсэн гэсэн. Бит хоёр хоошоо ажил руугаа явна гэд гарцсан байсан. Автобусны буудал хүрээгүй байхад л нөгөөдөл чинь дахиад наашаар гэж яваал гэсэн чинь аав маань харагдсан байсан. Тэгсэн чинь цэрэн давгийн нэг дугаа байж ийсэн л гараад явцсан. Би ч яг аавыг арчлал хоолунд нэтрэгээл би юм янзлал ингээл bijсэн. 2 дахь хоног дээр нь цэрэн давг эрэхтэй нэг сони ирсэн. Тэгсэн чи би бүр тэнгэр шиг том гэцтэй байхгүй. Тэгэл төрөхт өгчихсэн байсан. Гэрийнхээ гадаа суугаад хоолундаа хийчихэл аавдаа хоол мол өхөөл юм цэвэрлчээл байжсэн. Автобуснаас нэг сохтон. Ингэсэн юм л буугаал явд. Нөө манай театрын чинь бүгдээрээ манай гадаа ирсэн наралцсан суугаад хогшин залуу. Энэ ямар муухай арх ууцсан ямар хачин хүн бэ? Энэ хүнд одоо хилдэгэр хүн байдаг юм. Энэ яана энэ яаж хорвоог барна гэж бичсэн. Тэгэл яжсэн чинь дөхөөд ирсэн чинь цэрэн дагууч. Би бүр гайхаад нүд ороод гараад яаваа гэсэн чинь цэрэн даг. Уучлаарай үгүй. Би нэг аавыг өвдчихэд иж яхад нь гэрт байлгаж байгаа нэг өөр ингэсэн оронтой болгохыг бодоод Зуслангийн байр авчаад ирлээ. Хүнээс. Маргааш манай энэ давчирж ухсарч барина гэл тэгж байгаа юм. Үгүй чи үний яриад байгаа юмс үнэ авчирна. Тэгээ чи Зуслангийн байр авахын тулд өөрөө юм болчихгүйс хайрын тийм ээ. Лгээ тэгж. Тэгээ маргааш нь машинтай нөгөө ингээ ухсардаг углуургаар ухсардаг байр авчираад шууд барайл. Нөө 2 хоногийн дотор л барьсан та. Манай театрын чи бүгд л байсан чинь огшин залуугууд туслаад ороод тэгэл баярч бослоо Нямын багш манай аавыг насилкэн дээр хойд 2 гараас нь барьсан, урд гараас нь цэрэн давг барьсан. Манай Ахмад хөгшин настайчууд бүгдээрээ л хувц сунар манай гэрээс баяршин дээр үзөөж оруулаад ингээд өөрийн гэсэн байртай болсон ааваа таны өмнөөс би хадаггүй чихөө гэж цэрэн давг хадаггүй яа. Тэгэл цэрэн давг тэрнээс хойш юусэн юм ууж барьяачгүй яагаачгүй. Тэгээд л аавыг нэг их сайхан баярлуулсан та. Тэгээ аав маань удаачгүй өвлөн 2 сард өвд болсон шүү дээ. Сайхан бахархалтай сайхан төөх байна. Тэгээд Монголын ард түмэн бүгдээрээ цэрэн давгийнх гэдэг айлыг хараад дандаа бахархаж үлгэрлэн дуурайж яадаг. Цэрэн давг минь хоёр гэдэг 2 хүнийг сайхан гэр бүлүүд, сайхан хосууд, сайн уран бүтээлчд гэж өөр хүүхдүүд ч гэсэн одоо сайхан хүмүүжүүлж байна. Сайхан аж төрж байгаад бас талархаж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж аваад манай студид хүрэлцэн ирж одоо чин сэтгэлээ сайхан ярилцлага хийсэнд их баярлалаа танд. За өнөөдрийн телевизээр уулзах болсон гол шалтгаан маань ээжээ гэдэг 3 сайхны кино танаа Эрдэнэт хотод гарахаар ирж энэ киноны гол дүрд тоглосон болохоор
үзэгчтэйгээ бас энэ ээжийн дүрээр дахин уулзрах байхаа гэж ингэж бодож байна. Кино өнөө маргааштай гарах байх. Би яг хэдэн цагаас гарахын мэдээгүй чинь дөнгөж машинаас бooгаад орж ирлээ. Тэгээд та бүхний сэтгэлд ээж болгон үгүйлэгдэж байдаг. Хажуудахтаа хэлэхгүй ч гэсэн цаг ямаг та нар сэтгэлд уяатай байдаг. Тэр сайхан ээжигээ нэг хэсэгхэн ч гэсэн дурсаад санаад гарах байх гэж ингэж бодож байна. Та бүхэнд баярлалаа. Монголын тайз дэлгэцийн урлагт өөрөө л явж ирээд магадгүй аавыгаа дуудаад аавыгаа хайж хоёр алаг нүдэндээ нулимстай үлдээд Монголын урлагийн их авгаа томчуудад тоогдож өнөөдрийн залуу уран бүтээлчдэд дамаг болж түүх болж түүхийн хуудсыг яг өөрөө ярьж байгаа ийм мундаг уран бүтээлч танд ас жаргал сайн сайхныг хүсье. Магадгүй одоо таны өмнө маш их өндөр хүндтэй тийм хүндхэн хариуцлага бий. Монголын хойч үеийн иргэдийг хүмүүжүүлэх ийм үүрэг бий. Энэ ажил, энэ үүрэгт чинь бас амжилт хүсье. Тэгээд танай гэр бүлийнхэнд хүний амьдралд хүсч болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Их баярлалаа танд. За баярлалаа. Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэндээ их баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Үлрэн одохон жилийн түүхэнд алтан үсгээр мөнхрөн үлдэх их бүтээн байгуулалт Тэнгэрийн тамгатай хийморон өдөн Монгол хүмүүрийн сэтгэлд нанжигнагдан бахархагдах эрдэн төлбөрийн урах ачаадан баярлалаа.